Одоо 31 настай 6 хүүхдээ авах хүмүүс гайхдаг шүү дээ. Нэг нөгөөлөгч одоо бид ч одоо төрөөсийн байраар амьдарч байлаа шүү дээ. 3 хоногийн өмнөөс л одоо яг өөрийн гэсэн гэр ортой болоод тэгээ хэдийн хүүхдээ өрхөлээ. Хэдийн хоёулын хооронд хэрэглүүлээ. Хүн болсон машин авч гэсэн аваад өмсчихсэн гэсэн бодлоо тусааж байгаа шүү дээ. Тийм үе бас байсан, шантар үе байсан шүү. За намайг Бацаахны мөсөл гэдэг. Тэгээ 8 үл амьдарч байна. За эхнэр 6 хүүхдээ хамт одоо сайхан өнөртгүүлээ амьдарч байна. За 4 охин 2 хүүтэй. Залуу овчор байхдаа тий дөнгөжний 21 22-т байхдаа ажиллаа гэсэн сэтгэлтэй байгаад ар гэрээ жоохон орхитуулах ч юм уу тийм их асуудлууд гардаг байсан. Амьдралд суралцсан гэдэг чинь энэ юм л дээ. Эхний битэрийн дунд бол маш их хахалтай байсан. За хүүхдүүдээ яах вэ? Орон гэрээ яах вэ? Тийм ээ. Нэг нөгөөлөгч одоо бид ч одоо төрөөсийн байраар амьдарч байлаа шүү дээ. 3 хоногийн өмнөөс л одоо яг өөрийн гэсэн гэр ортой болоод хэдхэн хоногийн дотор бүтэх юм яагаад гэж удаан хугацаанд бүтэх гэдэг зүйл хоёр гарч байгаа. Тэгээ би бодлоо л да. Тэгсэн чинь бид төр ялцах цаг байсан. Яг байхгүйсэн. Одоо нөгөө манай энэ хил хамгаалалт байгууллагаас зохион байгуулж байгаа амьдралын төлөөх аавд төсөл энэ төслийн хэмжээнд бид төр хоорондоо ярилцаад бие биенийгаа яг нөө хайрлаад дитгээд болцоо ураад хоорондоо сайхан ярилцаад маш амархан бүтээгээд одоо өөрсдөө гэсэн гэр орнтой болоод амьдралыг бас нэг шатаар ахиулаад явж байгаа гэж бас ойлгож байна. Миний ихнэр үнэхээр сайхан хүмүүс үе. Бэраараа зэрэг хүний ухаанаар л олж авсан да. За манай ихнэрийг одоо Батцуурийн хамгаалал гэдэг. За бүтээр хувьд бол нас ч 194 оны хоёлаа. Одоо яг одоо залуухан хосоод яг нэг нүгүүлээд одоо өргөдүүдэд хатуурхах, өргөдүүдэд загнах зандрах тийм үе байсан. Яг тухайд чинь бас нөгөө 20-д залуу гээд иргээд одоо 6 хүүхэдтэй миний хүүхдүүд энд юма тавиад ингээд бочинжил байг л дээ одоо шиг. Эргээд ихний хөвчөөр хөвшрөхөд энэ зүйл дахиж байхгүй байхгүй. Яг энэ бочинд зүйл дахиж байхгүй болтуггүй. За одоо манай гэр бүлийн одоо гişүүдүүд байна да за тэгээд. За манай хамгийн том нь. За миний өөрөө танилцуулчих. Ичээд бүр. Зоолж аргаал зоол заяа. Хоёрлаа хосоор одоо миний охин ч одоо энд юу хаалгач хийдэг. За 2025 оны анхны улсын аваргын одоо шилдэг хаалгач болсон. Манай хоёрын чинь дараах нь манай охин мөнх хинэрлгээд бас нэг охин байна да. Бүжиг тал руугаа ер нь урлаг тал руугаа. Сайн. Ер нь ээжтэйгээ цог бүжигийн дээр нь явна. Тэрний дараа чи манай зол доторх байна. За тэгээд манай хөслөө. Хөслийн үе чаддаг. За манай хөслөө манай гэрээ босс шүү дээ ер нь. Тэр баг нь ат манай. Манай хин гэдэг лээ. Нэр нь. Миний үжид нэр ачиртай. Тэ? За нөө. За сооч. За аврыг. За айсана. За бүгдийг аврыг ирээ. За. За манай өөрөө ирэхэд бол нэг давхарлаа. Нэг давхартай үүдээ ээшиг ороод бүгд хувцас солиод тэгээд одоо үйл ажиллагаатай ажилдаа орно. Хил дээр очивол яг нэг цэргүүд яг хилийн багандаа ёслол тэ хилийн багнаа мандаг шиг та нарын хувьд яг энэ туг бол яг тийм одоо ингээл штамын одоо хамгийн нэг тэргүүнд одоо ингээд өсөлтөлт одоо ийм байгаац тэ. Одоо та тэгээд өдөр тутам дээш ингээл нэлээ олон удаа өсөж уруудаг гэж штэ. Өсөд гарч ирэх болгондоо саяны ясан шиг. Яг тийм. Энэ хажуу гарахтаа ёсолж өнгөрнө. Өөдөөс нар өглөө мэнчлэн мөр. Дотроо гэл нөө ажил төрлөөрөө тэргүүлсэн залуучууд ингээл энэ дээр гадаг. Одоо миний одоо цаашдын зорилго бол тэр байгаа шүү дээ. Хэл хамгаалалт байгууллагын эсвэлдэд багнагс одоо сах ирхэм нэртэй энэ сайн шагналыг авах үйл хүсдэг тэгээд тэний төлөө одоо хичээж явна да. Анх бол би нялцахаа байсан биш нөтө дээр 4 ихчтэй гэдэг нэг югдөг лээ. Гашид гадаг шиг. Тэгээд л биш нөө дандаа юм хүмүүсийн тэгээд өссөн болохоор бас нэг тийм уян гэх юм уу сэтгэл уян нулимсм нойрхон тийм л байсан үе байгаа. Тэгээд тэрний сурвалд орсноос хойш одоо ер нь хүнээс үг авах, хүнээс үг даах. За тэгээд тэм зүйлүүд одоо юу гэдэг хүнд зэмлүүлэх тийм өмнөд ер нь даад үлдэх хэрэгтэй юм. Манай ангийн хувьд бас
хээрийн дадлага сургууль хөлийн хэсэгт одоо үүрэг гүйцэтгэдэг. За энэ үед одоо албан агчид албаны ачааллыг одоо их авдаг. Одоо зарим нэг албан агчид одоо сэтгэл санаагаар унах. Энэ үед одоо мөксөлд байна. Ядарсан нэг стресст одоо орсон нэг сэтгэл санааг нь өргөх, дээшлүүлэхэд одоо аливаа хошин байдлаар одоо албан агчдыг хөгжөөх. За эрэг уур амьсгалыг одоо бүрдүүлж чаддаг. Ажлыг нэг стрессээр биш, хөгжөөнтэй байдлаар явуулахыг их хүсдэг. Бичний үүрэг, хариуцлагын ухамсарлан, эмнэгдэл, хүч чадал, шодрол зарчим, үнэлэг чанарыг эрхэмлэн, мэргэжлийн тусгай бэлтгэлжилт, мэдлэг чадвар дасгалгүй хөгжүүлж, тавигдсан үүргийг хэрэгжүүлэхэд бүх хүчээр ажиллан нэгэн сэтгэлээр зүтгэхээ Монгол улсынхаа босоо сүлд багны өмнө андгаалъя. Манай эхнэрүүд бол их хөдөлмөрч хүн л дээ. Ер нь бол манай эхнэр чинь өөрөө 2 ажил давхар хийдэг. Өөрөө нэг бүжгийн багш. Өглөө ер нь хэд хийсэрх вэ5. та? Нэг өдөр амар хурдан өнгөрчтэй шүү дээ. Нэг хүүхдээ бай, 2 хүүхдээ бай тий. Хооронд хэрэлдэх байхаа завтай. Яг тоол бол олон хүүхдээ учраас нэг юу гэдэг хоёр талдаа нэг хоёрын би хүй хаа гэж яхад манай үнтэй талд өгнө гэж итл өдөр өнгөрсөн. Тэгэл ерөөд бол хэрүүлэг зав байхгүй. Намайг уурлах үед манай хүн бие бэрдэг. Тэгээ би тийм ээ ханы уурлах үедээс ингээл бие барил за. Айл бол ханаа за. Эвтэй биш шүү. Айтан биш шүү. За хоёулын буруу юм дээр ингээ маргалтлаа. Энийг ингээ засъя, залруулъя, юун дээр алдчих ингэж ийн гэд хоорондоо ингээ ярилцах. Ер нь бол тэгсэн өдөрсөн тий. Амьдрал чи зүтгэж байгаа үнээр мэдж байна. Үнээр зүтгэж байгаа. Чи үнээр мундаг шүү. Чи үнээр мундаг аав шүү. Чи мундаг хан шүү. Чамд үнээр их баярлалаа гэж надад дандаа хэлдэг ус. За та миний хүсэж байна. Тэг болохгүй тэг мараас дахиад солилцсоо. Яг тааж байна. Тийм баг. 34 яг багтнаа. Манай өнөөдөр юу хийсэн? Хөл бөмбөгийн одоо манай хоёр эгчээгээ дагаад хөл бөмбөгийн бүртгүүдэд тэнцсэн. 6 хүүхдийн төлөө нэг амьдралаа хичээж явж байгаа нэг сайхан аав байна. Яг над шиг ийм сайхан өөр хүүхдүүдтэй амьдралын төлөө явж байгаа сайхан эцүүд мөн ингээд амьдрал чинь алд чинь гэрэл гээгээ бүх зүйл байгаа учраас амьдралын төлөө бүгдээ сайхан зүтгэе. Баярлалаа та бүхэнд.